За өнөөдөр манайдаа зориулаад гоё хээрийн стейк шаарлаа. За амтхан зориулаарай. За өнөөдрийн стейкний хувьд гэх юм бол ribeye steak-ийг сонгосон. За ribeye steak-ын дээр бол баг зэргийн medium rare буюу баг зэргийн шүүрхий шарснаар одоо энэ wasabi амтлагчаа бас хэрэглэсэн байгаа. Энэхүү бүтээгдэхүүн маань бас SP
Food компани маань бас оруулж ирж байгаа маш гоё бүтээгдэхүүн байгаа. Мөн дээрээс нь бус төрлийн бас ногооны хачирнуудаа Гранчи Карлик буюу энэ халуун ногоотой одоо хатаасан саримс түүнийг бас ашиглаж одоо хашаа гоё амталсан байгаа. За стейкний минь гоё зөөлхөн болж чадчихв. Ерөнхийдөө яг гоё тийм нүүрсэн дээр гэх юм уу те бид нар нөгөө яг аялал явахаараа нүүрсийг одоо яг шорлог болоод энэ махшарахад түгээмэл ашигладаг. Түүнтэй холбоотой өнөөдөр их стейкээ гоё тийм нүүрсэн дээр амталж харсан байгаа. Өстой гоё болсон байна. Амар гоё зөөлөн. Зөөлхөн. Тэгээд нөгөө базрын шүүрхийг шарсан бид нар нөгөө васабиг ашигладаг тийм учиртай. Ерөнхийдөө бол нөгөө бид нар далайн гаралтай бүтээгдэхүүнтэй их зохицож одоо иддэг штэ тий ерөнхийдөө васаби тийм учраас базрын шүүрхий байхаараа мэдээж нөгөө махны зөөлөн шин чанарт нөлөөлдөг гэсэн үг. Тэгээ тийм хурц амттай биш үү? Тийм байлаа.